За шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сууг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай Holly компани мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах ураатай On Time технологи компани ажиллаж байна. Студид орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон аялах боломжийг хүн бүрт ураатай Johnny платформын захирал Цомрлог миний бие ажиллахад бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдв. Турк Монгол хоёр холбоотой юу гэд. Нэр холбоотой юу? Үнэхээр мэдмэр сэдв байна. Тий, одоо энэ анхаарал татчихсан. Харин тий энэ яалчгүй. Одоо нэг мөр болох хэвээр сэдв байгаа. Ер нь ингээд нэг үүсэл гаралтай баг нэг ард түмэн юм шиг ер нь нэг саяхныг хүртэл нилийн тэгж ойлгож явж ирсэн шиг ер нь тиймч нэг тийм ухуулга маягийн юм яваад идэх. Тэр тухай өнөөдөр ярих гэж байгаа. Ялангуяа нөгөө талаас гэх юм уу Туркийн талаас бол одоо бидний гэдэг юм манай түүхийг өөрсдийнхөө түүхийн нэг хэсэг гэж ер нь бол маш олон дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллагууд сайтуудаар тийм мэдээг бол өдөр болго хүлээж авч ирдэг бүр. Тий. За одоо ингээд Монголын эзэнт хөрөн байгуулагдлаа дэлхийн хамгийн одоо дэлхийд байгаагүй хамгийн том хөрөн байгуулагдаад ингээд тэгээд тэрнээс чинь ингээд олон улсууд ингээд задарч сална шүү дээ. Тэгээд одоо байгаа манай Монголын иргэн тойронд тэр ингээд задарсан одоо сальж гарсан тэр усууд чи одоо орчин үед бидний түүх рүү нэлээд өнгөлддөг болсон байна. Тий одоо Чингис хааныг маань авчих гээл хичнээн талаас үзээд байгаа юм тий. Тэгээ тийм болохоор энэ сэдвийг ер нь зайлшгүй яриа гэж утсан нэг хэдэн жилийн өмнө штэ манай бүр төрийн бүр нэлээд нэр бүхий нэлээд одоо том албан тушаалт нэг Турк элч төлөөлөгч ирсэн чинь уугуул нутагта тавтаа мөрөл гэсэн юм хэлсэн штэ. Бүдүүлэг алдаа. Тий бүдүүлэг алдаа судалгаагүй. Тий. За зөвхөн Турк Монгол хоёр гэж ярих жоохон боломжгүй болчиход байгаа юм. Турк Монгол гэсэн гурван одоо концепц асуудлыг ер нь ярих хэрэгтэй болчиход байгаа юм. Тий. За тэгэд энэ ер нь бол бүр Сталины үед одоо Сталин ч одоо нэг ух саатны судалгаа ингээ явуулаад тэгээд одоо байгаа энэ Турк улсын одоо Турк хүмүүс чинь монголчууд та нэр нэг хамаагүй юм биш үү гэж бүр Сталины үед өөрөө тэгж байсан. Тиймэрхүү их сурвалжууд байгаад тийм тэр үеэс л ерэн судлаад тогтооцсон байгаа. За Турк одоо нэвтрүүлгийн эхний хагаст нь Турк гэж яриад тэрнээ хоёр дахь хагаст нь Турк тухай нь яригдах хэрэгтэй болчиход байгаа. За Турк Монгол хоёр болвол одоо салхи сэвшиж ойшоо гэсэн Евразийн их талаас хоёулаа гаралтай нүүдэлчд тий. За нүүдэлчд гэхээр ер нь одоо зарим хүмүүс болохоор хитрхи туйшраад бараг л зөвхөн монголчууд л нүүдэлчд өөр бараг монголоос нүүдэлчд байхгүй гэж ер нь яриад байдаг л та. Тэгтэл одоо нөгөө эртний скифүүд масагатай тэгээд нөгөө сармат энтергээд ер нь овг аймагч бүгдээрээ ер нь морин цэрэгтэй хөнгөн морин цэрэгтэй номсом харавдаг ерөнхийдөө бүгдээрээ нүүдэлчд тий тэн дотоос яг нэг гэр тэрэг энтергээд Монголын онцлог энэ тэрэ бас байгаад байгаа. Тий тэгэхээр ер нь зөвхөн монголчууд нүүдэлчд бол хараахан биш ээ өөр зөндөө нүүдэлчд байсан. Тэдний нэг нь бол манжууч гэсэн нүүдэлчд байсан шүү дээ. Зүрхчдүүд ч гэсэн нүүдэлчд байсан тий. Тий тэгэхээр энэ бол нүүдэлчдийн нэг нь бол төрөгөөд болоод явж байгаа. За одоо түүх хүчлэг гэдэг юм одоо бий болохоос ч өмнө одоо Төрөг Монгол гэдэг одоо овг аймагуд одоо яг одоо Монголын газар нутаг дээр ингээд одоо нэгэнд нэг төрүүлсэн аваад дахиад нэг хэдэн 100 жилийн дараа ч нөгөө нэг ингээл төрүүлсэн аваад ингээд явж ингэж хоршин амьдарч тэгж ирсэн. За тэгээд за хэлний хувьд энэ одоо Турк Монгол хоёр холбоотой юу гэдэг манай нэвтрүүлгийн нэр байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь хамгийн их холбоотой гэж хэлж болох юм бол ер нь хэл юм бэл. Тий. Тэгээд за энд нэг юу байгаа даа. Бидний 10 жилд байхад Алтай язгуурын хэлгээ заагаадсэн шүү дээ. За. Тэр тийм байхгүй. Тийм категори байхгүй гэсэн үг. Тэгээ бид одоо юу залгаж. Тэг бид нар маш буруу залгажсэн. Тэр зүгээр нэг хэсэг эрдэмтэд нэг санал болгоод тэр нь чинь бүр Япон хэл мэл хүртэл орцсон яваад байгаа ш солонгос хэл. Тэг Алтай язгуурын хэлгээ тэгтэл бүр ингэж шаал өөр шүү дээ тий. Тэгтэл бүр тийм санал яваад. Одоо ингээд Altaic language гээд манайхан ороод харах юм бол нэг тийм
юу батлагдаагүй одоо дэвшүүлээд одоо ницаагцсан гэсэн тийм юутай байдаг. Тэгэхээр Алтай язгуурын хил гэж бол байхгүй. За нэг эрдэмтэн яг хөө тэгж дэвшүүлээд дэмжлэг аваагүй тэгсгээд яг хөө тэгсэн чинь одоо тухайн үед нэг үзэл сурт ямар ч зорилгоор мэдэхгүй Монголд албан ёсны мэдлэг олгоод явцсан нэг тийм асуудал байдаг. Алтай язгуурын хил гэж байхгүй шүү үзэгчтэй тий. Тий за энд болохоор Монгол төрөг манж төнгөө солонгос Япон гэх нэг баахан хэлнүүд ингээд оруулсан. За тэгтэл бол одоо ингээд Монгол Турк хэл хоёр төстэй шиг Монгол Япон хэл хоёр төстэй огт байхгүй тэр чинь. Тэгэхээр ер нь зүгээр одоо Монгол Турк хоёр хэл хоорондоо ингээд төстэй зөндөө үгнүүд ер нь байдаг л та нөгөө Арслан гэдэг нэртэй Аслан гэдэг нэртэй хүмүүс айгүйх байдаг ш Турк чинь тий. Чингис гэдэг хүн маш их байдаг. Тий. За тэгэл нөгөө Азербайджан энэ болж нөгөө уулын Карабахын тулаан болоод байгаа болж исэн тэр газар чинь Карабах гэж Харбаг гэсэн үг шүү дээ тий. Тийм үү? Харбаг. Тий, Харбаг гэсэн. Тий, тэгээд ер нь бол аль нь төрүүлж үүссэн бэ? Энэ тэр гэдгийг одоо бол ер нь тогтоох боломжгүй болцсон. Одоо монголчууд туркээс турк хэлийг авсан юм уу? Эсвэл туркууд монгол хэлийг авсан юм уу гэдгийг ер нь тогтоох боломжгүй болсон. Ингээл нэг л газар оршин амьдарч исэн улсууд чинь одоо ер нь хэлний хувьд бол хин хинийгээ ч гэх үедээ тийм л болцсон байгаа байхгүй юу. Хар үгээр ойлголвол нэг юм газар нутгийг одоо хамтран эзэмшиж байгаа. Ээлжилж давмгаалаад байсан тий. Мандаж буураад. Тийм. Нэг нь ингээд давмгаа хүчтэй хаад нөгөөх нь мэдээж доор нээж таарч байгаа. Тэгэхээр одоо яг энийг чинь бид нар төрүүлээд одоо нэрлэлцэн шүү гэд хэлэхэд маргаантай л байдаг. Одоо тэгэл хар гэдэг үг чинь манайх гэж хэлэх ч одоо хэцүү байгаа үст тий. Бидний мэддэг маш олон үг төрөг. Туулгол. Тий. Доолуу гэд тий. Төрөг гэл. Одоо бидний ер нь уул усны нэрн дотор төрөг хөвсгөл энэ төр гэл тий. Бид нар чинь бүр ингээд санаанд оромгүй тийм өксөд бид нар Монгол гэж бодож байгаа өксөд их тийм төрөг ухсааны байдаг. Төрөг. За энэ нөгөө нэг бас яг шууд нөгөө Монгол гэж хэлчихээсээ жоохон болгоомжтой хандах хэрэгтэй байгаад байгаа. Нөгөө яг Монгол гэдэг үг өөрөө яг дэлхийн түүхэнд 12 дугаар зуунд гарч ирсэн. Тэрнээс өмнө юу ч Монгол гэж нэрлэхгүй ер нь. Тэгтээ одоо нөгөө ретроспектив гэдэг чинь одоо ингээд эргэж түүхийг ингээ харахтаа прото Монгол буюу өвөг Монгол, өвөг Түрк гэх маягаар ер нь бол хэлж болно. Тий. За тэгээд сүүлийн энэ судалгаагаар бол энэ Түрк одоогийн Турк те Türkiye улсын маань хүмүүсийн ген Монгол хүмүүсийн ген гэдэг ингээд судалж үзээд энэ хоёр бол шал өөр хүмүүсээ Монгол англи хоёр шиг Монгол одоо юу ч байдаг герман хоёр шиг тис ондоо хүмүүсээ гэдгийг гений судалгаагаар баталсан. Hablo group-оор Монгол C2 гэдэг гентэй Турк бол J2 гэдэг гентэй. За зөнхлөх генийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 100% биш те. Тэгэхээр ер нь гений хувьд бол ямар нэгэн давхцал байхгүй. Турк ч өөрөө тухайн одоо газар нутгийнхаа хөрс зэрэгэлдээ Сир, Армян гэдэг ч юм уу. Тэр хүмүүстэйгээ илүү харилцаа гентэй гэж явдаг тийм. Тэгэхээр гений хувьд бол одоо бид нэр төрөл садан гэж хэлэхгүй байх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэ энэ тургууд нь туркууд муу юм уу тэгвэл? Харин тэр тухай одоо яригдана. Тэрийг л бүр нөхөр мэдмээр байна. Харин тийм яг тэр гол нюанс нь тэр байхгүй. За тэгээд ерөөхдөө нөгөө одоо эднэр чи одоо туркт ягаад ийм тийм монгол хэлтэй ягаад ийм адилхан үгнүүд байгаад байгаа юм бэ гэдэг талаар ингээд янз бүрийн таамаглал байдаг л та. Хамгийн одоо голлох таамаглал нь гэвэл одоо Турк монгол хэлтэй одоо хаад ноёд очиод тэр одоогийн Туркийн газар буюу Бага Аз, Анатолиг захиран суугаад тэгээд одоо тэр чинь нөгөө эд үлгийн баримт янз бүрийн бичиг судар термэр юм чи дээдсэн бичснээр л үлдэн штэ тий. Тэгэхээр жирийн иргэдийн ярьжсэнээр биш тий. Тийм тэгэхээр тэгж үлдсэн учраас ер нь хэлний хувьд ийм их холбоотой байгаад байгаамаа гэсэн таамаглал ер нь их түг юм л байгаа. За тэгээд одоо ингээд нэг хоёр түүх зэрэгцэж явах хэрэгтэй болчиход байгаа. Нэг талд Монгол, нөгөө талд Турк гэсэн. За Монголын түүх бол ойлгомжтой. Манай одоо хүннүүгийн түүх гэх нэвтрүүлгээр маш их ярьж байгаа тий. Анх одоо хуунар гэж байсан. Доромж утгатай гэж байгаа юм тий. Тийм тэгж байжсэн хүннүүгийн одоо Овг аймгийн холбоо хүннүүгийн эзэнт гүрэн гэж ер нь хэлж болно ш. Тэр чинь одоо янз бүрийн Овг аймгуудыг
угсаатнуудыг нэгтгсэн улс бай харж тэр хүн үг эзэнт хөрөн гэж хэлэхээс зур аргагүй те. За тэрний дараа үргэлжлүүлээ Сямби, Сүмбч гэдэг, Сумбайч гэдэг энэ улс явж байгаа. За тэрний дараа Түрк одоо яг энд нэг Сямбийн үе Жужааны үед Нирун гэж бас нэрлэдэг байгаа те. Тэр улсад Ашина гэдэг нэг овгийнхан байсан. Тэд нь болохоор одоо Нируны төрийн эрх баригчдын нэг дархан боолууд. Төмөрчин боолууд байсан. Тэр боолууд одоо ингээд зэвсэг хийж өгдөг л байсан нэг тийм гар урчууд маягийн боолууд. Ийм тийм Ашина овгийнхан Алтай нуруу одоо төмөрийн хөдрөхтэй уулзах газруудаар одоогийн Баян онгоргой болтой хавцаа амьдэрдэг байсан тийм хүмүүс байж байгаа. За нөгөө Нируны төр суларсан чинь нөгөө Ашина овгийнх нь бослог гаргаад тэгээд одоо төрийн эрхийг анх авснаар Түрк гэдэг хүмүүс дэлхийн тавцан дээр анх удаа гарч ирж байгаа. Тэгээд хөх төргийн эзэнт хөрнийг байгуулсан. За энэ бол 552 онд болоод байгаа үйл явдал. Ашина овгийн Бөмөн хаан гэж одоо анхны хөх төргийн эзэнт хөрний анхны хаан тэгж гарч байгаа маа. За газар нутгийн хувьд болохоор Манжуураас хар тэнгис хүртэл өргөлжилсэн. Манжуу бас хамгүй том хөө. Тий. Одоо ингээд одоо ингээд Монголын ингээд түүхэн гүрнүүд байгаа шүү дээ. Хүннөө Сямби. За энэ Түрк чинь дахиад дотор хоёр багж байгаа. Баруун Түрк, зүүн Түрк гэдэг. Тэгэд энэ ингээ газар нутгуудын ингээ харахаар дэлхийн түүхэнд харахаар ямар ч хүрэн байсан эхний 10-аас газар нутгийн хэмжээр эхний 10-аас бууж байгаагүй. 10-аад хүрэн биш та одоо ингээ бүгдийг ингээ нэрлэх юм бол тэ. Одоо манай газар нутг дээр давмгаалаад bijсэн тэр 10. Тий. Улсуудын эзэмшижсэн газар нутг нь дэлхийн түүхэнд хизээч эхний 10-аас бууж байгаагүй. Ямар сони хагуу төвхтэй шүү дээ. Одоогийн Монгол ер нь баг хамгийн жижиг нь байхгүй. Тэ ер нь нэрээр л одоо жоохон хамгийн мяа дээр ирчээд байгаа үе юм байна те. Одоо үеийг бүр ярилдаггүй. Харин TV одоо тэгт тэр тухаас янз бүрийн нэвтрүүлэг бэлтэж яхад бодогдчихлээ. За тэгээд энэ одоо хар тэнгисээс Манжуур хүртэл ийм одоо маш нэг тийм сунаж тогтсон маяг нь. Хойноос урагшаа болвол бас яг тэр шигээ тийм их газар нутгтай биш ерөнхийдөө нэг сунаж тогтсон маягийн улс байгаа. За эднэр бол ерөнхийдөө монголчуудтай одоогийн монголчуудтай өвөг дээдсийн хувьд холбоотой гэж үзэж байна. Тэ тэр чинь хам нэг газар амьдрал одоо бүх талаар соёлдол ингээл явж байгаа юм чи тэ. Аваа байж л тарнаа тий. Одоо халахаа ойрд гэдэг шиг тэ эсвэл бүрээд гэдэг ч юм ингээл явж исэн. Улсууд эднэр энэ төргүүд болвол Түрк биш. Эднэр л төргүүд тий. Тэрийг болвол ингээд сайн хэлмээр байна. Зарим хүмүүст нэг юм хэрэгэлзээ төрүүлдэг юм нь манайд ч нөгөө хөшөөнөд байна шүү дээ. За 13 дугаар зууны үеийн хүн чулуунуудыг харахаар яг л одооны монгол хүмүүсийг санагдуулам иймэрхүү ясны бүтэцтэй. Тэгээд нэг юм хундаг гэлбэрийн аяга барьсан гэдгээр нь ялгаадаг тий. Тэгээд яг төргийн үеийн хүн чулуунуудыг харахаар одоогийн төркүүдийг санагдуулам сахал энэ өндөр хамар энэ төр гарч ирээд байдаг байхгүй. Тэрийг харахаар бараг мөнч байсан болоо яасан болоос гэд зарим нэг эргэлзээ төрдөг баг. За тэгэхээр одоо ер нь нэг юуны соёлын хувьд эсхий гэрт амьдардаг, малаа дагаж нүүдэлдэг, за хүний хөрөнгийг малаар хэмждэг, тэнгэр шүтлэгтэй тэр төргүүд бол бидэнтэй мөн адилхан байна тий. Тэгэхээр ер нь тийм л. Тэр угаасаа нэг байнга цус холилдож байгаа юм. Тэнгүүтээ одоо жишээ нь төргийн ямар нэг хаан нь одоо хүннүү аавтай мөртлөө төрг ээжтэй байх ч юм уу тийм тохиолдлууд угаасаа байнга гарч байгаа байхгүй тий. За хоёул эхний хамтран ажиллагчаа. За эхний хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай өнөөдрийн бидний мэдгүй дэлхийгийн одоо хамтран ажиллагч, ивент тэтгэгчээр сайн хүнсээр сайхан хамтыг ураатай хооллоё гэдэг. Гоё нэртэй. Тий хооллоё гэдэг үйл үгээр бүтсэн ийм сонирхолтой нэртэй ийм айл яагаад байна. За хооллоё компани бол 2022 онд өссөн. Монголд анх удаа гүн хөлдөөсөн. Бэлэн хоол үйлдвэрлэгч компани маа. Бид одоогоор мантуута гахамах, нааша цаашаа, нэмгэн төмстэй үхрийн мах
калбижим, ананастай дахиад зэрэг 5 төрлийн бүтээгдэхүүнийг бэлтгэхэд Улаанбаатар хотын бүх дүүрэгт байгаа сүлжээ дэлгүүрүүд, нэрийн дэлгүүр, зах худалдааны төр, ресторан зочдлуудаар борлуулад эхэлсэн байгаа юм. Орой осны хэлгүү. Энэ 5 нэрийг хэлэхэд л үнэхээр гоё эднэр санагдаж байна. Ярих л үлсч юм. За тэгээд номин, оргил, миний дэлгүүр зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулаад орон нутгуудад бүтээгдэхүүнүүдэд худалддаг. За тэгээд бүтээгдэхүүний гол давуу тал нь болохоор 5-аас 20 минутын дотор саяны нөгөө монголчуудын хамгийн авах дуртай, идэх дуртай. Ягаад ч монголчууд ресторанд орохоор энэ 5-1-ийг бүр заавал захиалдаг те. Тэгэхээр нөгөө ресторанд орж цаг гаргаж арай жоох ахиу үнэр хүмүүстээ авч иддэг хоолой бид нэр хүнсээ цуглуулж явахдаа одоо энэ сүлжээ дэлгүүрүүдээс авч ирээд 5-аас 20 минутын дотор халаагаал идчихдэг. За тэгээд хүмүүс нөгөө халаасан хоол инээ тэрэ гэд бас их ээжүүдийн толгойд хоол халааж хүүхдтэй идэвхлэх гэдэг ямар хайшаа эмхтэй вэ гэж бодож иж магадгүй. За энд нь тайлбар өгөхөд манай энэ хооллыг гэдэг компани болохоор гүн хөлдөөлт гэдэг ийм арга хэрэгэлдэг. Энэ нь маш богино хугацаанд 35% хэмрүү зүгээр ингээд асар хурдан хөлдөрчдөг. Гинт талтай. Одоо нэгсэндээ бид нар ч ингээл хөрөгчөнд мах ихлээр алгуур хөлддөг. Шүүс нь гоож мож жиснаа л хөлддөг шүү дээ. Тэр хоорондор хөрхи тэр чинь ингээл нөгөө янз бүрийн нөгөө устдах энэ төр гэл усчаад ирдэг шүү дээ. Тэр мэр ямар ч процесс явагдахгүй зүгээр гинт огцон хөлдөөгээд тэрнийхэн давуу тал нь яадаг вэ гэхээр нэгдүгээр нөгөө нян микробны өсөлт гэж байхгүй. Хоёрдугаарт эсэлтэлтийг муудаад хамгийн гол нь нөгөө витамин, уураг, эрдэс бодисыг нь яг хадгалж авч үлддэг. Зарим бүтээгдэхүүний хэлдэг чинь энийг хөлдөөж болохгүй, энийг тэгж болохгүй, боцолгоол ингэдэг гэсэн юм бит. Эдний болохоор тэгдгүүгээрээ ялгаатай. Тийм гоё хоолыг яах нь бүх сүлжээ дэлгүүрүүдээр ороод аваад иж болох нэ гэж байна. Тэгэхээр энэ яг энэ өөрөө надад бас үнэхээр их сонирхолтой гоё бүтээгдэхүүн байна да гэж хараад байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг би жишээлбэл одоо 4 хүүхэдтэй ээж байгаа дээ шүү дээ. Тэхийн тулд яагаад ч юм ер нь болвол одоо би од мөндөр төтлөгч хийхээс ахвал олон ажил хийгээд тэгэхээр зав ер нь нилээ join me-гээ хийж гин. За бас нэг мэрэгжлийн холбоонд өдөрт цэцүүлэн гişүн тэргээд. Ерөнхийдөө нэг жоохон тийм завгуудад төрлийн ээж аахгүй. Тэгээд ийм ээж чинь бас нэг хүүхдүүдийнхөө өмнө үргэлж нэг ийм гимшилтэй. Харин тийм тий. Тэгээд нөгөө хүүхдүүд маань хагас бүтэн санд бэлдсэн нөгөө гурил мөрлөөрөө хоол игээд ерөнхийдөө нэг юм уйдгартай дуу хоолтой яваад байна шүү дээ. Тэнгүүд хаяа нэг өөрөө байгаа үед тий янз бүрийн гоё амттай. Хамгийн гол нь тий чи нөгөө нэг байнга ямар ч юмыг байнга идэж болохгүй шүү дээ. Ер нь хоньны мохтобуус насаар идчихэл дээ. Холестерол гэл бүү юм бол шүү дээ. Тийм тэгэхээр чи энэ хоолн дээр манайх нь нэг жоохон нэг тиймэрхүү юм ярих гэдэг бити юм бэлгийн юм сурчлаа гэд юу ч зөвх дагнаад идээдэл тэр чи хоорл болох байхгүй тийм үстэй. Тэгэхээр энэ одоо ингээд гүн хөлдөөсөн хоол бай зүгээр бэлэн хоолнууд ч гэсэн дэлхийн бүх улсаар зарагдаж шүү дээ. Тэгт наатаха бити зар гэдэг бити сурчил гэдэг бол Монголоос өөр байна уу. Тэр өөрсдөө ч хариуцлах байхгүй тэрэн дээр тийм. Тийм дээр нэмээд энэ гүн хөлдөөлт гэдэг энэ технологи ашиглаж байна. Бидний мэд уламжлалтаар ойлгоод байгаа хөргөчөндөө гэдэг нэг алхуурхан шүүсийн гойжлоо хөлдөөдийг тийм технологи биш шүү. Тэгэхээр за ээжүүд маань, аавд маань сүлжээ дэлгүүрүүдийн хөргөчтэй хөлдөөгчтэй хэсгэр нэг яваад үзээрэй. Маш гоё сонирхолтой, савлгаатай, тийм найдвартай, ихтгэл төрмөртийн бүтээгдэхүүн байгаа шүү. Эсвэл Facebook-ээр хооллыг хайх юм бол эдийн бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг авчлах юм байна. За баярлалаа. За ингээд сайхан холилдоод амьдэрчилаа. За тэгж яхад өөрөө эзэнт хөрөн гэж гарч ирж байгаа. Одоо Монголын дараагийн том эзэнт хөрөн тий. Бас л бахархал сайхан түүхтэй. Эднэр яаж гарч ирсэн бэ гэхээр ер нь нөгөө юу тухайн хятадын тан улстай нийлж хагаад хөхтөргөө эзэнт хөрнөө цохиж гарч ирсэн. За. Тий, тэгэхээр энд нөгөө үеийн нөгөө хятадын тактик яваал шүү дээ, тий. Монгол нүүдэлчдийн хооронд нь сайхан байлдуулах, нэг төрн хүчрхчээд ирэнгүүт дотроос нь бослог гаргаж тэрийг нь дэмжиж цогч онгаадаг. Тий, тэр түүхч одоо энэ бүр энэ угар мөхрөө. Тэрнээс ч өмнө одоо явж л байсан баг тий. Одоо ч ажиллаад байна шүү дээ. Одоо ч бараг тий нөлөөлж л. За энэ уугарын үед бас нэг зарим нэг сонирхолтой баримтууд өдөртөх манекен шашин гэж одоо анхны гадаад шашин Монголын газар нутаг дээр орж ирж байгаад майны шашин гэж нэрлэдэг. Юу штэ. Хурмст гэдэг үг чинь энэ манекен шашны ахура мазда гэдэг бурхан штэ.
Тийм үү. Тэр нь одоо түргүүд бас сайн нөгөө хийчихээ хэллээ ш тэнгэр шүтлэгтэй гэсэн. Эдгээр болохоор гадаад тэгэхээр ямар шүү төрлөө одоо бид нартай төсөв. Зороастрын Перс маягийн шишин орж ирсэн тэгэхэд. Тийм үү. Тий одоо гал шүтдэг мөтдөг тийм маягийн шишин. Маань гэдэг өгч энэ манихээс гаралтай. Одоо бид нэр майн уншээ гэдэг үг мэн. Тий нэг ийм өвөрмөц онцлогтой нэг улс байгаамаа. За нийслэл нэг Орду Балик гэдэг нэрлээд идэв. Энэ бол үндсэндээ орд балгас гэсэн үг л байхгүй. Тэг нэг үгнүүд нь бас нэрнүүд нь бас их сонирхолтой тий. За тэгээ байжсэн чи Янсэн Киргизүүд гэдэг хүмүүс орж ирээд уугрын төрийг унгаагаа хийсэн. Дахиад. За энэ нэг гялс яваад нэг Турк Монголын хамаарлыг ярих хэрэгтэй байгаа учраас нэг гялс яриад байгаа шүү. За ингээд уугрын төр унчлаа. Оронд нь одоо Кеданчууд орж ирээд Ляо улс гэдэг улсыг байгуулсан. Энэ төмөр улс гэсэн л үг л дээ ер нь бол. Тий. Энэ үеэс эхлээд ер нь юу штэ. Одоогийн Хятадын хойд Хятадын нутгаас орж ирсэн хүмүүс одоо ингэж төрөнгөлж орж төр байгуулснаас одоо энэ Кедан гэдэг чи хятаднууд буюу Хятад гэдэг үг чи эндээс үсэж байгаа штэ ер нь 10 дугаар 9-өөс 10 дугаар 11-р зууны орчимд ер нь тэгж үсэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тухайн үед яг тэр хавьяас орж ирсэн хүмүүсийг Кедан гэж нэрлээд хятаднууд гэж нэрлээд тэгээд тэр нь одоо үндсэндээ нийт хятадыг нэрлэдэг болсон. Тийм өвөрмөцтэй хөвгтэй штэ. Тэгээ одоо нэг юу Аз ч гэсэн ер нь тийм штэ. Тухайн зөвхөн Анатоль Туркийн тэр хавийг Аз гэж нэрлэдэг байж байгаа. Цаашаа үндсэндээ бүх ингээд Аз гэж нэрлэдэг болцсон. Татар гэдэг ч гэсэн ерөөхдөө тийм тухайн газар нутагт орж ирсэн хүмүүс татар байсан. Тэгээд цаашлаад бүх Монголыг татар гэж нэрлэдэг болцсон. Түүх мөхт Европын түүх, Орос Морсын түүхэнд ялангуяа. Тэгэхээр хятад гэж нэрлэдэг хүмүүс нь ганцхан монголчууд л ахна шүү дээ. Тийм шүү дээ. Гэж тайлбарлаа. Цин гэж нэрлэдэг шүү дээ. Бус Чайна гэдэг чи цин гэдгээс гаралтай. Үг байгаа шүү дээ, тий. За энэ үед одоо Туркийн талаар ярьж эхлэе. Турк гэдэг хүмүүс одоо түрк биш турк тий. Турк гэдэг хүмүүс чи хизээ дэлхийн давцан дээр орж ирж байна вэ гэхэлэр одоо бичгийн сурвалжтай үед хизээ орж ирж байна вэ гэхэлэр 11-р зуунд одоо тэр Кавказын тэр хаваар орж ирээд одоо Хар тэнгисийн тэр хаваар орж ирээд Анатолийн газар нутагт орж ирээд Сэлжүкийн төгөрнөг гэдгийг байгуулсан 11-р зуун. 11-р зууны үеийг яриад байгаа. Тэгэхээр тэр хэлсэн шүү дээ. 11-р зуунд одоо Туркууд тэнд исламын шашинтай болцсон ийм одоо нүүдэлчин ерөнхийдөө амьдралын хэмээг монголчуудад төстэй тэгэхдээ зөндөө нүүдэлчд байсан гэж ирсэн те. Тэр хүмүүс одоо ингэж 11-р зуунд түүхийн тавцанд орж ирж байхад Монгол гэдэг ямар нэгэн юм дэлхий дээр байгаагүй. 12-р зуунд Хамаг Монгол аймаг гэж үүсснээр Хабуул хаан тий. Хабуул хаан Хамаг Монголыг байгуулснаар анхны Монгол гэдэг үг үүсэж байгаа. Тэгэхээр ер нь үгнийхээ хувьд Монголоос салсан гэж одоо хэлэх нь ч гэсэн зохимжгүй. Энэ яг одоо тэр Кавказаар орж ирлээ гэж штэ тий. Тэгэхээр өмнө нь яг хаанаас орж ирсэн жоохон бас бүдэг бадаг болоод явчихдээ. Бүр Монголын тал нутгаас яг орж ирсэн үгүй гэдэг нь баталгаагүй. Тэгэхээр баталгаагүй юмн дээр эдгээр Монголоос явсаргад Кавказд очиж суурьсан гэж хэлэхэд бас ер нь хэцүү байхгүй. Тийм. Ер нь нэвтрүүлгийн маань дүгнэлт ер нь тийм болно л да яванда. Эдгээр ер нь бол амьдралын хэмээг төстэй нүүдэлчин тэгтээ шашин өөр хэл тал дээр төстэй юмнууд байгаа. Одоогийн туркууд өөрсдөө түрк гэж хэлэхэл болчмоор. Тэг эсвэл өөр хин нэгэн тэднийг холбож хэлж мэлхэж бид нар өөрсдөө ч юм уу тэгж хэлэх нь одоо түүхийн шинжлэх ухааны хувьд одоо юу оновчгүй болчихж байгаа. Буруу болчихж байгаа юм ер нь бол. За ингээд явж түүх хөрнж байна. За тэгжитэл 13 дугаар зуунд манай Суутбог Чингис хаан гарч ирээд Монгол Турк гэсэн одоо бүх тэр үндэс нөх сатнуудыг үндсэндээ нэгтгэхэд нэг улс байгуулагдсан. Энэ үе дээр юу гэж ярих вэ гэхээр Түрк гэдэг маань одоо анх тэр Ашина угаас гаралтай Түрк гэдэг ух сатан маань дэлхийн тавцангаас ингээд үндсэндээ бууж ийн гэсэн үг. Тэ холилдоод байхгүй болоод тэгээд одоо Чонсын 77 хотыг нэгтгэсэн Хамаг Монгол гэдэг улс байгуулагдаад тэр нэг Монгол улсад улс болоод явандаа Монголын эзэнт хүрэн болоод ингээд явхад бол Түрк гэдэг маань ингээд үндсэндээ тэтгэвртэй гарч байгаа. Тийм байна те. Ерөнхийдөө бол уусаад алгуулсан юм те. Одоо энэ үеэс Түрк гэж яригдах болчихж байгаа. Баруун зүгийн бүр яг одоогийн тэр J2 гэнтэй Түркүүд Түрк Монгол хоёрын одоо холбоо хамаарлал эхэлж байна гэсэн үг. За одоо нөгөө
Чингис хаан ч нөгөө Татаа тунгаагаар 8-1 эзэлж явсан дараа Татаа тунгаагаар уйгурж Монгол бичгийг одоо зохиолгож байгаа шүү дээ. Одоо яг тэр чи цоо шин хэл зохиогоод байгаа юм биш шүү дээ. Зүгээр журмалж байгаа байхгүй. Бүх ингээд хэл дөрм мөрөм тэрийг чинь одоо хэл зүг нь нэг одоо журманд оруулж шүү дээ. Тий. Тэрийг бол яг хуучин түрк хэлнээс авсан гэж хэрнэ яриад идэв. Тэгтээ нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Нэг л газар амьдарч байгаа одоо хоорондоо бүх талаар ойлголцдог юм хүмүүс ах чинь хин хэнийг хэвдэ гэдэг те. Тэгэхээр ер нь бол энэ яг миний хувийн бодол байгаа. Албан ёсны их сурвалж дээр болвол хуучин төрөг хэлийг авсан гэсэн их сурвалж байгаа. За тэгээд баруун зүгт одоо Монгол улс их Монгол улс маань тэлээд Монголын эзэнт гүрэн байгуулагдаа. За энд чинь бол нөгөө 20 эзмийн эзэнт гүрэн гэж байгаа шүү дээ те. Одоо тухайн үед бол дэлхийн хамгийн том гүрэн, хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн хүчрэх гүрэн байхад шинэ гарч ирсэн Монголын эзэнт гүрэн тэрийг одоо дарж унааж ирсэн гэхэлэр энэ бол бас яалчгүй байлдан дагуулын баатарлаг бахарх штэ төгмөнтэй. Тэд нар бол за ерөн одоо нэг гарахтаа нэг араб ч юм шиг, перс ч юм шиг гаргаад байдаг. Угсаа 20-ны эзэнт гүрний угсаа гарлал болвол персчсэн шаншигли турк эзэнт гүрэн гэж явж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол бас турк угсаатай тийм эзэнт гүрэн. За тэгээд тэр эзэнт гүрнээ монголчууд ялан дийлсэн. За тэр эдэлсэн улсаас яах вэ? Цэрэг татсан шүү дээ. Тэгэл цэрэг татаал байнгын одоо дайн туланд явал сүүл рүүгээр алтан урдны Европын дайн тулаанд бол ер нь турк монгол цэргүүд зэрэгцэн оролцдог болсон гэсэн үг. Тийм. Тэгээд одоо ингээл нөхөрлж эхэлж байгаа юм да. Алтан урдны улсыг ингээд түүхийг ингээд харахад тэр үеийн одоо цэрэг дайнд явж исэн туркууд одоо байга байдлыг харахад турк юм шиг одоо сахалмахтай ямар ч үедээ исламын шашинтай. Гэхдээ тэднийг татар гэж бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь өмнөдөөс ирсэн одоо сүүл рүү татар гэдэг үг чи халдан дутагч гэдэг утгатай болох гэдэг шүү дээ. Тартарууд гэдэг. Тий нөгөө грекийн ямар гол хэлээ тэр чинь нөгөө үхлийн гол молчлоо тий. Тэр их чинь тэрнтэй ядж захт адилхан сонсогч сонсогтой явцсан түүх байгаа шүү дээ. За ингээд одоо ингээд монголчуудын нэг онцлогч нь тэр штэ. Ямар ч газар нутгийг эзэлж авсан, эзлэн суусан тэр газар нутгийн соёл шашин машныг ерөөс огт дарангуйлдаггүй. Одоо шашны эрхчлөлт, шашны хүлцэл гэдэг юм чинь одоо ер нь Монгол одоо дэлхийн түвшинд за түүхэнд энд тэнд шашны хүлцэлтэй ингээд газрууд байсан. Тэгэхдээ яг дэлхийн хэмжээний гүрэн болоод шашны хүлцэлтэй хүлцэлтэйгээр улсын орон оршин тогтнохч болох юм байна гэдгийг анх гаргаж ирсэн нь бол Монголын эзэнт гүрэн шүү дээ. Тийм. Тэгэхээр турк соёлыг харин ч одоо хөгжүүлээд хадгалаад тий. Одоо ингэ дарангуйлаад бүр амар монголжуулаад тэгэд явсан бол одоо турк гэдэг улс монгол хэлтэй исламын шашинтай улс байсан болов уу гэд бодохоор их сонирм тий. Хэрв тийм байсан. Түүхэнд одоо хэрвээ гэдэггүй байсан гэдэг боловч тий. Чингис хааны тэр нөгөө сэтгэлийн хураацсан байхад биеийг хайж байгаа. Яг үнэн тий. Ямар ч одоо өөр угсаа соёл шашинтай хүмүүс ороод ирэхэд дандаа түүнд тэднэрт нөгөө шашин мөрөглөө хийх боломжийг олгодог таатай байдал үүсгэдэг. Гэхдээ мөн их ухаантай хүн шүү дээ гэдэг шиг. Харин тий. Тэгээд нөгөө нэг тийш нөгөө соёлыг нь дарангуулахгүй болохоор өөрөөсөө бас нэг яванда тэр соёл руу орохоос за нэгдүгээр бодлогоор тий. Чи нөгөө тэр тим шашинтай хүмүүсийг одоо засаглахын тулд тэр шашинд нь орох хэрэгтэй болдог ч. Одоо хүлээгүй хаан жишээ хамгийн эхлээд исламын шашинд орж байгаа шүү дээ, тий. Тэгж байгаа. Тэгээд ерөнхийдөө ер нь бичиг соёл бүх юм нь төрөхжээд. За цагаатай улс гэж байлаа шүү дээ. Одоо энэ Узбекистан тэр хавьд үүсчихсэн улс байгаа шүү. Тэр бол юу цагаатай турк хэл гэдэг юм үүсчихсэн. Цагаатай хэл гэж ер нь яригдаад байдیں۔ Тий, тэр хэлээр одоо өөрийнхөө одоо хаад ноёд нь өөрийнхөө намтрыг бичдэг болсон байгаамаа. Энэ бас нэг сонирхолтой зүйл хэлэхэд нэг Узбекистан гэдэг улс чинь Узбек гэдэг алтан уургийн монгол хаанаас гаралтай шүү дээ. Узбек гэдэг нь өөрөө манай угсааны нэг хааны нэр. Тий. Узбекийн улсаа л явах нь шүү дээ. Тий, Узбек хааны улс гэж явж байгаа л Узбекистан болол явцсан тий. За Үлгийн Монгол нутаг. Эндээ
одоо байгуулагдсан юан гүрэн байна те. Энэ бол ерөөс огт төрөхчсэн юм байхгүй. Гэхдээ ер нь төрхүүдийг ингэж авчирч ингэ хоёлдуулдаг. Тэгээд одоо ингэ Турк, Араб, Перс том ноёдууд байлаа штэ. Тэгээд одоо Овлын хааны үед тийм бодлоготой. Тийм одоо тэр чинь нөгөө мэдлэг солилцоо явагдаад штэ. Тэгээд одоо ингэж шал өөр газрын ингэж мэддэгтэй мэрэгдэг авчирд ингэж ажилладаг. Тэр талаар үнэхээр гайхалтай штэ манай Монгол эзэнт гүрэн те. За тэгээд энтхийн түүх мөнх рүү хүртэл ингээд ороод явах юм бол нөгөө Монголын эзэнт гүрэн Mughal Empire гэж байгаа шүү дээ. Тэр чинь бол Перс хэлээр Монгол гэсэн үг. Уг нь тий. Тэгэхээр ер нь бол тийм улс байгуулагдчихсан. Тэр улсын анхны хаан Бабур хаан бол аав талаасаа доголон төмрийн удам, ээж талаасаа Чингис хааны удам. Тийм хүн байсан. Гэтэ энэ хамсалтай нь энэ түүхийг энтгчүүд л мэддэг юм л. Тийм үү. Үнэхээр мэддэг юм л. Албаар нэг ярьдаг юм болов? Ер нь яг уу монголчуудад одоо монголчуудын маань давмгалжсэн тэр түүхийг ер нь бодлого босролгч гэдэг юм уу тэр нөгөө эрдэмтэн мэрэгдэд нэг яриад ах дургуйч юм болоо та гэж ойлгосон. Би нэг энтгэж улчтай. Өөрсдийнх нь амбиц байна л да тий. Тийм энтгэж улчтай хөтчөөр ажиллаад тэгээд ер нь бол нэлийн тийм боломжийн амьдралтай маш өндөр босролтой хүмүүс аваад байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө манай ингээл түүхийн музейгээр орохоор яалтчгүй ингээл манай хаанууд салж явсаар байгаа л одоо Чингис хааны өрөөд мас чи тэр тийм том одоо Монгол эзэнт гүрнээс ахуулаад гэд байж байгаа шүү дээ. Тэд нэрийг ингээд ярьсан чинь бүр ингээд уурлаад эсэргүүцээд зүгээр. Ийм байхсгүй дээ. Тэ одоо хаашаа одоо ялангуяа нөө хойтлын Рajasthan эднэр чинь тэгээд одоо монголчуудын бүтээсэн хотууд одоо наад зах нь одоо нөгөө Таж Махалч мэдж тий. Одоо та нарын тэр 7 гайхамшигт тооцоолж байгаа энэ ч хүртэл ингээд сайн дэшээ явах юм бол энэ нөгөө Монголын эзэнт гүрний бас улбаа байдгаа гэдэг ингээд ярихлаар бүр ингээд эсэргүүцээд уурлаа тэр өдөр ямар ууртай хоолнд ороо бүр. Тэгээ бүр эсэргүүцээд болтгоо. Тэгэхээр нь би нэг монгол ном аваад яг ингээд англи хэл дээр яг ном бийж тий. За Чингис хаан ингээд тэгээд ингээд Чингис хааны үр одоо удмаас ямар дэлхийн том яан гүрнээс ахуулаад ингээд салбарсан бэ гэдгийг ингээд бүр ингээд мапнаар харуулсан тийм ном бийж. Би бүр хөтжийн цалинтай ээжиж өөрөө мөнгө төлж аваад нөгөө нэгийг за тэгээ сайхан уншаараа гэд бэлэг болгоод явуулсан шүү дээ. Таны үнэн түүхч юм шүү. За нэг хамтран ажиллаж байгаа юм ярьчаад. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах нэртэй On Time технологи гэдэг компани хамтран ажиллаж байна. За On Time нь болохоор хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн М-банктай хамтран хамгийн шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлдэг. Тий. Үнэхээр хэрэгтэй санагдчихлаа. Эргэлтийн хөрөнгө гэдэг чинь маш чухал шүү дээ. Тэрийг хамгийн одоо хүү багтай үт юм байна. Дээр нэмээд тэр нөгөө орлого бүртгэлээ хянахаас ахуулаад тэр чинь ер нь одоо юм бол илүү дижитал бийжж одоо хөдөлмөр хөнгөвчлээ шүү дээ. Хуучин бол одоо худалдагч нь нэг хүн ороод ундаа авахад нэг дэвтэр дээрээ нэг ундаа тэдэн төгрөггээ бичээ те. За тэрэн дотор чинь буудлын алга болно. Дэвтэр шатчул яах вэ? Тэгтчихэд бүх юм дижитал болчоод энэ сайхан дижитал технологийн манай энэ On Time гэдэг компани бол үнэхээр амжилттай хөгжүүлж чадсан байна л да. Яагаад амжилттай гэдэг үг хэлж байгаа гэхээр Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн нөгөө жижиг дэлгүүрүүд шүү дээ. Эднэрийн 50% нь буюу 2 дэлгүүрийн нэг нь систем гэж. Нилээн ийм орон даяар ингээд гой байршиж чадсан ийм юм байдаг аахгүй. За тэгээ On Time-ыг сүүлийн 6 сар хэрэглэж байгаа бол 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг ямар ч бараа материал бүрдүүлэхгүй. Яг тэгвэл нөгөө бос нь эднэр дээр байгаа байхгүй. Бос нь өдөр болгоо нөгөө бос нь байж байгаа болохоор энэ айл хэдий хэмжээний хөрөнгө эргүүлж чадаад байгаа өдөртөө ямар ч борлуулалт хийж чадаад байгаа гэдэг нь үгүйсээ датан цаана хадгалж байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч айцгүй эднийх бол эдийн дайны одоо зээлийг авчиж болно гэдэг ингэж байгаа юм технологи гэж юм гоё те. Ямар ч банкнд очихгүйгээр байгаа газраасаа бизнес апаар дамжуулаад энэ зээлийг авч болдог гинэ. Тэгээ мөн тус апаасаа шимтгэл багтаа банкны карт уншигч буюу босоо захиалаад хөргүүлээд авч болт юм байна. За тэгээд та хараахан On Time кассийн одоо програмын хэрэглэгч болж амжаагүй бол On Time гэдэг үгийг Facebook дээр бичээд
Бас чат бичээд хөргүүлээд авах боломжтой юм биш үү. За энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа манай худалдаа эрхлэгчид буюу дэлгүүр ажиллаулж байгаа хүмүүс маань 77 34 44 утсаар холбогдохоос гадна Сүхбаатар 4 8 дугаараар манай хажууханд байгаа Central Tower тий талбай хажууд талд 7 давхарт 708 тоотод ирээд уулзах боломжтой байна. За баярлалаа. За энэ нэг юу түүхийг уншихлаар судлахлаар энэ нөгөө англи их сурвалж чинь ер нь жоохос хамраад байгаа байхгүй. Харин Түрэг байсан ч түркгээ бичдэг, түрк байсан ч түрк гэл хоёулыг нэг болгоо бичдэг. Одоо ингээд хөх түргийн эзэнт хүрэн түргийн хожуу түргийн эзэнт хүрэн гэдэг ингээд харахаар бүгдийн түркийг гэж бичсэн. Turkic гэдэг нь тий. Түргүүд ч болон Turkic. Тий. Туркууд нь Turkish байгаа шүү дээ. Тэр яг орчин үед ер нь Turkish болцсон. Тэгээд хуучны одоо Туркийн дунд зууны түүхийн мөнхийн юмыг ярихлаар ерөнхийдөө нэг Turkic тэгээд Turkic modern зэрэг энтер гэж яваад байгаа юм л. Одоо нөгөө нэг Монгол гэдэг хууч бид нар чинь 13 дугаар зууныг Mongolian гэхгүй шүү дээ. Монгол гэж шүү дээ. Орчин цагт Mongolian болцсон юм шиг. Ер нь тийм мэлээ. Тэгээд ингээд хоёулын нэг юм шиг бичээд байгаа болохоор тэгээд уншсан хүн болгоно нөгөө түргийн эзэнт хүрэн тэр мэрэгч бүгдийг одоогийн Турктэй хойлж ойлгоод байгаа байхгүй. Энэ нөгөө ер нь манайх нэг иймэрхүү санаачлаг гаргамаар байгаа юм. Одоо нэг хэсэгч нэг Дауны синдромыг чи монголоид синдром гэдэг гэж яваадс нэг чинь манайх бас нэг хилам хийж аль биесны нэр мэрийн болиулсан тэргээд за Турк улс чинь бол өөрийнхөө нэрийг нэг цацагт хэруулчих байгаад байна гээд одоо Түркие болгоцсон шүү дээ. Тэрэн шиг одоо бид нар яг Түрэг болгомоор байгаа байхгүй. Нэгэнтээ энэ чи хоёр өөр юм байгаад байна. Нэг хүмүүс гэдэг нь батлагдахгүй байгаад байна. Ген шал өөр байгаад байна. Тийм учраас одоогийн Турк бол Туркээр яв, Түркие, Turkish ч байна хамаагүй. Тэрүүгээр яваа. Одоо түрэг бол Түрэг гэдэг яг латин үсгээр бичээд явмаар байгаа даахгүй. Энэ дэр миний хувьд бол нэг тийм бодолтой байгаа. Турко Монгол гэж хэлээд байгаагаас л хамгийн болоод байгаа байхгүй юу ер нь тий. Тэрийг одоо манай төвчд албан ёсоор ингээд танилцуулаад явахлаар одоо ямар өөр нэг шалтгаан байд юм болов яагаад гэдэг юм бол тий. Харин тий. Одоо нэгэнтэй байгаа юм дэр эсвэл өөртөө бас цаашаа гүйцэд судлаад холбоотой болгох гэдэг ч юм болоо яадаг чи нэг. Тиймэрхүү юм байж магадгүй л гэж бодож байгаа. За тэгээд үндсэндээ одоо ингээд 13 дугаар зуунаас 18 дугаар зуун хүртэл 500 жил ингээд үндсэндээ оршин тогтнож байгаа ер нь Турк Монгол хоёр. За тэгжсэн чинь одоо 1700-аас оноос эхлээд Оросын эзэнт хүрэн хүчрхэгжсэн. За өмнө зүгээс Манжчин улс гарч ирээд одоо ингээд газрын зүрх дээр харах юм бол нилээн баруун тийшээ одоогийн Туркийн ард түмэн байдаг гэж бодъё л та. Гэхдээ ер нь бол Турк гэхэр чинь Казахстан энтер болол дахиад зөндөө Туркуд байгаа шүү дээ. Ер нь бол тий Турк гэж хэлж болох ард түмнүүд тий. Тэгээд одоо ингээд нэг тийм уусгалт маягийн гэх юм уу. Монголын зүүн хэсгээс ахуулаад Монгол Турк гэж явж байгаа юм шиг юм болчихж байгаа байхгүй. Газрын зүудаар харах юм бол за түрүүний хэлсэн Манж Орос хоёр ингээ хүчрхэгжсэн чинь голоор нь тасалж орж ирж байгаа байхгүй. Монгол Турк хоёрыг хооронд нь. Тэгэхээр одоо газар нутгийн хувьд ингээ холдож байна. Нөлөө соёл моёлын ч гэсэн ингээ ер нь жоохон холдоод эхэлчихэж байна гэсэн үг. 500 жилийн дараа. За 400 ч юм уу. За тэгээд 1700 оноос эхлээд ер нь бол Турк Монгол хоёр холдож байгаа. За дээрэс нь одоо бас нэг харамсалтай манай түүх эхэлж байгаа тийм Манжийн дарлал. За дарлалч гэдэг ч байна, ноёрхолч гэдэг ч байна. Энэ үед нэг харамсалтай юм одоо үзэгдэл гэх юм уу, хэв шинжнэ гэх юм уу, тэр нь бол Монгол гадаад ертөнцид тусаарлагдсан. Хөгжил бүх юмнаас хоцрогдсон. Тэр үед одоо үндсэндээ Монгол Турк хоёрын хоорондын харилцаа нэг тийм тасарсан 200 жил явж байгаа. За ингээд 200 жил ингээд өрнжээлээ. Энэ үед ч нэг Туркууд ч юм бол мандж байгаа шүү дээ. Нэг Осман гүрэн ч байгуулагдтал. Оттоманы эзэнт гүрэн ч байгуулагдтал. За тэгээд ингээд 200 Монгол бол тэнд ингээд үндсэндээ чимээгөө түүхийн тавцангаас одоо энэ үндэстэнд одоо түүхийн тавцангаас арчигдахад хүрчээ гэж одоо түүхчд дипломатчдын юу байдаг шүү дээ. Тэмдэглэл бичсэн юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо ерөөхдөө ийм түүхийн динамиктай явж ирсэн аа 20 дугаар зуун гарсан. 20 дугаар зуун гарсан одоо тэгч нэг юу байлаа шүү дээ. Осман гүрэнд итгэх нэгдүгээр дөрөвд дайнд ялагдчихж байгаа. За тэнд Турк тийм болж байна. Монголын газар нутгт дээр юу болж байна гэсэн чи өмнөд хойд хоёр их гүрэн маань хоёулаа задарсан.
Орсын эзэнд хүрэн хааныгаа буудаж алсан. Манжичин улс чинь одоо нэг сүүлчийн хааман хориотой хотмот гэдээ яваад өгсөн. Харт амхны дайнд ялагдаад ингээд ийм түүхийн динамикууд ингээд өрнөсөө. За тэгэхээр зөвлөлтийн үе эхэлж байгаа шүү дээ. За зөвлөлтийн үеэс Туркийн тал дээр за Монголын тал дээр ярьж барьж ис бодлогод бол дахиад эн чинь бүр Монголын 20 дугаар зууны түүх асар том баялаг юм нэлтэй харамсалтай түүх болоо явж байгаа тийм. Туркийн тал дээр баримталжсэн нь бол ерөнхийдөө нөгөө нэгдсэн Турк гэдэг тийм үдэл санааг үүсгэхгүй тул маш олон жижиг Кыргызстан, Казахстан, Туркменистан гэсэн улсууд чиг ер нь бол үүсгэсэн шүү дээ зөвлөлтийн үед тийм. Яг тэгвэл ийм байхгүй ч та ер нь мэдчихэл байх манай үзэгч гэсэн ер нь мэдчихэл байх. Турк бол эзэнт хүрний амбицтай болсон шүү. Харин тий. Одоо ингээд нэг гүрэн байгуулад үдцсэн үндэстэн чи дахиад байгуулах гэж оролддог л байхгүй. Тийм байна тий. Тэгэхээр одоо Осман гүрнийг байгуулад үдцсэн байна. Дээрээс нь одоо Монголын эзэнт гүрнийг бол Турк бараг оролцоотой байгуулсан гэж үзэх гээд энэ дээрээс нь тий. Тэгэхээр ер нь бол ингэмэр байгаа. Манайхан тэгэд наанта цаанта үнэн мөнөөр нь ойлгомоор байгаа байхгүй. Турк бол эзэнт гүрний амбицтай. Нармаа Турк үзэлтэй. Тийм. Тэгэхээр одоо явандаа жоохон ингэх гээд байгаа байхгүй. Түрүү нөгөө ярьсан шүү дээ. 11-р зуунд анх Сэлжүкүүд буюу нэг зуунаар төрүүлчихэж байгааз. Тийм байна. Тийм байна. Туркууд Монголоос тий. Дөнгөж нөгөө Монгол гэдэг юм чинь гарч ирсэн. Тэгэхээр явандаа ингэх гээд байгаа байхгүй. Та нар яах вэ? Тэгээд бид нар чи адилхан хүмүүс, адилхан туркууд байсан шүү дээ. Та нар л яг сүүлд нь Монгол зонгол гэдээ явцсан болохоос биш гих гээд байгаа байхгүй. Надад бол тэгж санагдаад байт. За тэрийг хүүхэд залуучуудад бүр үнэхээр сайн ойлгуулах юм. Одоо бол генетикли гэх юм уу чи ингээд хамаагүй байгаа ч тийм. Гэхдээ одоо бид нар ингээд ямар ч турк хүмүүстэй олон улсын айлчлалын үзэсгэлэн форумууд дээр турк хүнтэй олцглоор шууд л тэрээд байгаа. Өө ах トゥ ус. Өө бид нар чи ингээд нэг Чингис хаан ингээд манай Чингис хаан ингээд баг та нарыг ингэсэн ингээд энэ Чингис хаан ч одоо бид нар гэл ингэ бичдэг. Тэгэхээр тэд нарт нөгөө бүр ерхий болслоос нь ахуулаад тий. Одоо бид нар ингээд тэр Төв Азад очиод те манай түргүүд ингээд бид нар ингэсэн. Одоо бол яг одоо нэг Монгол гэдэг нэг өөр нэртэй нэг хэсэг бүлэг манай хамаатнууд тэнд байгаа гэд ойлгуулад байдаг шүү. Явандаа бол тэгэл бүгдээр ингээд нармаа Турк болох хэвээр гэдэг байгаа байхгүй. Пан Монголика гэдэг шиг. Тий пан тий нармаа Монгол үзэл те. Тий гэдэг байгаа юм шүү дээ. Тэгэхээр ер нь одоо нэг түүхийн за нэг бацаан байхдаа хин өндрөө гэл ингээд үзэн шүү дээ. Тэгэхээр зүгээр хин одоо илүү лаг вэ гэж нэг жоохон тийм өнгөцөх мангарч юм шиг юм ярихад Монгол нь Туркийн ах нь байгаа байхгүй юу ер нь тий бүх цаг үе түүхийн цаг үе за юу хоёр гүрний Турк байж одоо төрөг байж за тэгж боодын хамаагүй зэ тэгэхэд юу хоёр гүрний төрөг байж бусдын тэгэл үндсэндээ нөгөө хүннөө мөнөө гэл өвөг Монгол гүрнүүд байгаа даа шүү дээ тий. За тийм биш гэвэл угаасаа 13 дугаар цоонд очиод манайхан эзэлж аваад тэнд нь ингээд турк соёлыг хөгжүүлээд хаадгалаад тий. Тэгж явсан утгаараа бид нар бол туркуудын ах нь тэгж яриул бид нар Орос ах гэж яриад байдаг. Үүнд бол Орос дүүнер байхгүй. Тий. Буруу хэллэг айгу хортой тий. Үндсэндээ энэ одоо Оросын газар нутагт дээр чинь энэ том мөрний сав газрууд дээр чинь ингэж татвар авдээ, ингэж хүн амын тооллого хийдээ, анжисны татвар гэдэг чинь ийм юм бэ тий. Ингэж гүрэн байгуулж, зохион байгуулж болдгиймаа гэдгийг зааж өгсөн хүмүүс чинь монголчууд. Уг нь. Тий. Тэгэхээр чинь тийм байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг хин нэгний дүү болчих гайл яваадах ямар ч хэрэггүй л байхгүй. Жохон баавартах хэрэгтэй шүү ер нь монголчууд. Тий, тэгэд энэ ер нь одоо нөгөө 20 дугаар зуунд хятадын дотор хүртэл Дорн Туркестан гэдэг улс байгуулагдчихлаа ш нөгөө хазгаар шар Оспан гэдэг нөхөр чинь те. За Оспан Баатарч гэдэг Оспан Дээрэмчинч гэдэг ингээд түүхэнд хоёр дмэл нэрээр үлдсэн. Оспаны юуч гэдэг лээ те. Тий, Оспаны босгч тэгэл тий. Тэгэхээр ер нь бол нилээн бас тийм юутай хүмүүс, амбицтай хүмүүс ер нь туркууд бол тий. Тэр яг амбицаараа би одоо бүр хүүхэд байхад гайхдаг байсан байхгүй. Турк газрын зүр дээр харахаар амар хол байгаад байдаг. Бүр ингээд чи одоо Евраз заагтай нэг улс байгаад байдаг. Тэгтэл Монгол Турк сургууль мөргөл байгаад байдаг. Бодлого их эртнээс. Тэг ер нь бол 90-ад оноос ер нь явсан. Ирж байтугай одоо энэ 1969 онд орхны хөшөө дурсгалуудын молтлого дээр туркууд ирж ажиллаж исэн жишээ бүр байгаад байгаа. Энэ нэг юу шүү дээ 20 дугаар зууны дунд үед чинь Турк чинь НАТО талдаа ингээд таслагдаад Монгол ч болохоор зөвлөлт талдаа орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед ч гэсэн ер нь Турк ер нь Монгол руу амбицлал байсан байгаа тоххой тэр түүх соёлын янз бүрийн дээр хамтарч ажиллаж байгаа гэдэг чинь тий. За тэгэхэд ер нь 90-ад оноос эхлээд юу яасан?
Монголд маш их тийм найрсаг харилцаатай одоо таны хэлдэгч ах トゥ угийн харилцаатай болж эхэлсэн. Ах トゥ угийн харилцаатай гэж явж байгаагийг бид нар монголчууд дотроо бодохдоо за одоохондоо ах トゥ явандаа ах нь болчих гэж үзэх юм биш үстэй нэг Орос ах гэдэг шиг түүх чинь ингээл иргэн штэ тий. Тэгэл 50 жилийн дараа 100 жилийн дараа Турк амар том гүрэн болчих юм болов. Эсвэл Монгол ямар нэгэн гүрэн болчих юм болов. Тэр мэрийг бүгдийг бид нар дотор бодож л байх хэрэгтэй байхгүй. Турк бол гүрний амбицтай улсаа гэдгийг бид нар ер нь мэдж л байх хэрэгтэй тий. Одоо ингээд дайманаас чадах юм уу? Тий. Тэрэн дээр үнэн мөнийг ингээд мэддэг байх хэрэгтэй. Тухайд Турк Монгол хоёрын харилцаа ер нь энэ олон бараг 1000 жил боллоо шүү. Одоо 10 11 2 дугаар зуун мөнөөс ингээд явах юм бол за хамаагүй 800 900 жил те. Энэ хооронд ингээд энэ хоёр хүмүүс ард түмэн чинь ямар динамиктай явж ирсэн бэ гэдгийг үнэн мөнийг нь бид нар мэдчих хэрэгтэй байгаа байхгүй те. Одоо энэ дайманаас болоод Орос затарчих юм лөө. Тий ингээд хоёулаа нэг дугаар хийн штэ. Хоёулааг нь тэгээд бидний мэдхгүй дэлхийд нэг дугаар хийн штэ. Ирээдүйд дэлхийн газрын зураг яаж өөрчлөгдөх вэ гэдэг хүмүүсийн прогноз юу вэ те. Тэр мөрөн дээр Турк орж ирэх байх шүү байх л гэж ер нь бодоод байна. За сайхан ярьцлаа. За өнөөдрийн бидний мэдхгүй дэлхий нэвтрүүлгийн маань одоо туркуудын Турк Монгол хоёр холбоотой юу гэдэг сэдвээр ярьж дуслаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг та бүхэн NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хост толгойноор хүлээн авах боломжтой байдаг. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэн хамтарч ажилласан сайн хүнсээр сайхан амтыг урайтай хооллын компани, мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах урайтай On Time технологийн компаниудад баярлалаа. Баярлалаа. Ивент тэтгэгч дайртай шүү. За тэгээд гоё өнөөдөр ийм гоё мэдээллийг бэлтгээд бид гоё түүхийн бодит үннийг те зах цухаас нь ойлгуулж өгсөн Мөнхбаатар өгүүлэгч, орчуулагч Мөнхбаатартай маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.